Оройн дэрэг үзэгчтэй өндөр хаан мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа ханд болно. Ингээд та бүхэндээ хинтээ хөтөлбөрсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Хүүхэд хөгжил хамгааллын жил өв соёл үндэсний бахархал аяны хүрээнд Хинтээ аймгийн орон нутгийн судлах музей болон соёл урлагийн газраас санаачлан Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд их түүхээ түгээн дэлгэрүүлэх уралдааныг зохион байгууллаа. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзнэ. 2022 оны Хинтээ аймагт хүүхдүүжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үндэсний соёлын давтагдашгүй хэвшинж, уламжлалт мэдлэг, сэтгэлгээний илэрхийлэл болсон соёлын үеийг хамгаалах, хүүхэд залуучуудын авьяас ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг урамшуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 10 дугаар ангийн сурагчдын дунд тус уралдааныг зохион явууллаа. Уралдаанд 10 сургуулийн 80 шахам авьяаслаг сурагчид оролцож, мэдлэг авьяас чадвараас өрн өрсөлдлөө. Хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулаад байгууллага тусгаар тодорхой сэдвийн дор үйл ажиллагаанууд явуулж байгаа. За манай Хинтээ аймгийн музей бол хаан Хинтээ нутгийн түүхийг судлан шинжлэх, сурчлан түгээх ийм үүрэг бүхий одоо музей. Тийм учраас одоо энэ хүүхдүүдийг өв соёл суралцуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, за соён гэгэрүүх чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулахын тулд энэхүү уралдааныг одоо ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 10 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. За энэ тэмцээн маань бол одоо мэдээж хүүхэд хөгжил хамгааллын жил бол зарж байгаа холбогдуулаад мөн энэ тэмцээн маань аймгийн соёл урлагийн газар, Дасгал даргын хамгийн газар, за Өндөр хаан телевиз, Чингис хааны үс үеийн соёлын хүрээлэнгчин олон энэ соёл урлагаа дэмжигч ард түмний соёлын гэрэлгүй хэсэгт хамтаа зүтгэж байгаа олон байгууллагууд манаас хамтран ивент итгэж оролцлоо. За тэмцээн маань бол энэ удаад нийт бол 10 баг тамирчид оролцлоо. Ерөө сумдаас маань болохоор 7-8 сум ирсэн байна. Дашранд энэ дэлгэхэд бол одоо энэ тэмцээнд бас өөрсдийнхөө авьяас бэлэг, хүч ухаан, цаг цаваагаар хүрэлцэн ирсэн нийт одоо сумдын ялангуяа одоо сумдын удирдлагууд, сурагчид хүмүүстэй бас чин сэтгэлийн талаар илэрхийлээ. Хинтээ аймгийн музейгээс одоо музейн боловсролын ажлын хүрээнд өшөө олон ажлуудыг одоо зохион байгуулалт төлөвлөсний хамгийн анхны тэмцээн маань өнөөдөр их амжилттай зохион байгуулагдлаа. Бид нэр энэ удирдамжийг авсан хичээл амархаас өмнө авсан шүү дээ. Бараг 3-7 хоног бэлдсэн баг шүү. Тэгээ урт хугацаанд бэлдсэн. Тэгээ энэ хугацаанд ер нь бол маш их ач холбогдол өгч хичээлийн бус цагаараа тийм ээ цаг заваа гаргаж одоо багш хамт олнууд одоо ярилцаж бид нэр одоо ажлаа нөгөө хуваарлж аваад одоо тэгэж бэлтгэсэн байгаа. Тэгээ Батнорвсан одоо нөгөө хөлөг борчин нутаг гэдгээрээ энэ дээр одоо тулгуурч бид нэр ер нь энэ өв соёлын тэмцээнд оролцож байна. Тийм. Уралдаанд ач холбогдол өгч Дэлгэр хаан, Жаргалт хаан, Өмнөдлөхөр, Дархан, Ганшир болоод Батноров, Хэрлэн сумдын ерөнхий боловсролын сургуулиуд оролцсон юм а. Ковидын дараах сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа хамгийн том урлаг соёлын уралдаан болсон бөгөөд сурагчид их түүх, хэл соёл, өв уламжлалыг шингээсэн үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна Чингис хааны нутагт төрсэн сурагчид түүхийн мэдлэг өндөртэй их хаанаараа бахархсан өнгө аястай номеруудыг түлхүү харуулсан нь онцлог байлаа. За бид нар одоо 2-3 жил одоо COVID-19 гээд маш тустай ингээд урлаг соёлоос маш хол байсан. За тэгээд бөөнөрөө бэлтгэд бол маш гоё байсан. Тийм манайх ч өөрсдөө хөлөг борчин нутаг шүү дээ. Нэг Тэмүүжийн жамх хоёр хоорондоо анд барилцсан, борч хоёр анд барилцсан нутаг. Тийм учраас нутгийнхаа соёлыг бас бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор бол энэ борч Тэмүүж хоёр хотгоо хийлээ. За ерөнхийдөө бол тийм Монгол охтууд ерөнхийдөө соёлыг бас ингээд түгээн дэлгэрүүлэх гэсэн үднээс бол ганц эрэгтэй хүүхэд биш одоо дам охтуудаараа ингэж оролцож байгаа тийм. Багийнх нь нэр ямар байлаа? Монголчонгоо. Тэр бүжиг бас гоё байсан шүү дээ. Аха. Бүжгээ яаж санааг нь гаргаж хинээс дэглүүлв? За ерөнхийдөө бол яг нэг манай уянга багш маань байдаг байхгүй бүжгийн багш маань тэгээд Монголчонгоо гэдэг нэртэй болохоор шууд бүжгийнхаа нэрийг гэсэн Монголчонгоо болгочихсон. Тийм. Тэгээ багийнхаа нэрийг бас Монголчонгоо орхисон байгаа. Хэдээс хэдгээр ангийн хүүхдүүд нэг ангийнх уу одоо өөрөөр ангиуд? Үгүй 7-оос 9-р ангийнхаа. Танайд сургуулийн одоо ер нь онцлог юу юм бэ дахны? За дахны онцлог яруу найрагч Ирчанмаар овглсон. Тэгээд ерөөдөө бол манай хүүхдүүд чинь оролцооны клубт очроос маш их нээлттэй хүүхдүүд байдаг. Тэгээд айл алах өөрсдөө хөгжүүлэх үүднээс маш их олон зүйлүүдийг хийдэг. Тэгээд энэ тэмцээнд ч гэсэн оролцож байгаа амар баяртай байлаа.
Уралдааныг 5 төрлөөр зохион явуулж, мэрэгжлийн уран бүтээлчид шүүж шагналт байруудаа шалгарууллаа. Тэгвэл тэмцээний тэргүүн байрыг Батнорын сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 2 дугаар байрыг Хэрлэн 1 дугаар сургууль эзэлсэн бол 3 дугаар байрыг Хэрлэн 4 дугаар сургуулийн сурагчид тус тус эзэлсэн юм а. Мөн шавнараа бэлтгэн оролцуулсан багш нарыг энэ үеэр шагнаж урамшууллаа. Цаашид сурагчдын дунд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр музейн хамт олон анхааран ажиллана гэдгээч хэллээ. Мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээ. Энэ амралтын өдрөөр Хинтээ аймгийн Политехник коллежийн 14 ангийн 183 оюутан 60 багш ажилтан нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хэрлэнгийн төлөө өдөрлөгийг зохион байгуулж, хэрлэнгийн гүрний дэрэгдээс гэр хорооллын урд талаар 600 орчим шуутай хог хаягдлыг төвж цэвэрлсэн байна. Хотод хөгжлийн боловсролыг дэмжих олон улсын эко сургууль хөтөлбөрийн ногоон тогийн боловсролыг хангаж ингэж гардан авсан байгаа. Үүнийхээ хүрээнд сургууль дээр орон нутгатаа бас амжилтын баярыг тэмдэглэх байгаа. Тэгээ өнөөдөр бас энэ үйл ажиллагааны маань эхлэл болоод хоггүй хэрлэнгийн төлөө хамтдаа гэдэг энэ үрээгээр бас амжилтын баярынхаа одоо бүтээж ажлыг эхлүүлж байгаа. За үүний дараа хүрэл гэрээгээ, мөнгөн гэрээ, алтан гэрээгээ хэрхэн ямар үйл ажиллагаа хийж авсан бэ? Бид цааш яаж тогтвортой авч явах юм бэ гэдэг энэ агуулгаар бас оюутан сурагчдаа, багш ажилчдаа манай эко зөвлөлийн тайлбаруудаа тавих байгаа. Хинтээ аймаг дэх магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж, улсын хэмжээнд анхны алтан гэргээ буюу ногоон тугийн болцол хангасан. Энэхүү амжилтын баяраа нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчиндон ээлтэйгээр хоггүй хэрлэнгийн төлөө өдөрлөгийг зохион байгуулан өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгийг орон нутгийн байгууллага бол Хэрлэн сумын засаг даргын тамгын газар, Хэрлэн голын сав газрын захиргаа, Дэлхийн зүүн Монгол орон нутгийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм а. Өдөрлөгийн хүрээнд Политехник коллежийн 14 ангийн 183 оюутан, 60 багш ажилтан хэрлэнгийн гүрний 2 талаар гэр хорооллын урдуур тархсан хогийг цэвэрлэж, нийт 600 орчим шуутай хог хаягдал төвж, агаарт тархах 600 кг нүүрс төрөгчийн улам мөрийг бууруулан ажиллажээ. Энэхүү цэвэрлэгээнд бүх ажлан хамгийн их хог тушааж манлайлсан анги хамт олныг шалгаруулж, шагнан урамшуулсан юм а. Бид олон улсын эко сургууль хөтөлбөрийн одоо байгаль орчин ажиллуулалтын яамны дэргэдэлд байгаль орчны мэдээ сурвалж судалгаагаа төвөд олон улсын эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төрийн бас алга байдаг. Энд бид нар одоо 2018 онд эко сургууль хөтөлбөрт эсэх хүсэлтэй байна. Тэгээ бид нар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. За 19 онд бид нар хүрэл гэрээг авсан олон улсын эко сургууль хөтөлбөрийг. За түүний дараа 20 онд бид нар мөнгөн гэрээг авсан. За 21 онд бид нар ингээд алтан гэрээгээ мөн одоо нэг ногоон тугаа хардаж авсан. За тэгээд энэ яг эко сургууль хөтөлбөрийн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч эко сургууль хөтөлбөр өөрөө одоо уус тий цахилгаан за одоо нөгөө ногоон орчин за мөн тээврийн хэмнэлт тэгээд энэ олон үйл ажиллагаануудыг хамруулж ингэж одоо тий үр дүнд хүрсний эцэст бол ингэж авч байгаа. За тийм. Өнөөдөр тэгээд бид нар энэ олон эко сургууль хөтөлбөрийн ногоон тугийг авсан амжилтын баяраа хоггүй хэрлэнгийн төлөө хамтдаа гэх. За үүний дараа бас хүрэл гэрээгээ, мөнгөн гэрээгээ, ногоон гэрээгээ хэрхэн одоо ямар ажлуудыг төлөвлөж ямар үр дүнд хүрч авсан бэ гэдэг энэ одоо тайлбаруудыг бас ээж дараагаар тавих байгаа. Тэгээ өнөөдөр ингээд энэ амралтын өдөр. Тэгээ мөн бас яг оюутан сурагчдыг багаас нь бас энэ байгаль хайрлах тий одоо энэ хоггүй орчинд амьдрах энэ бас одоо хөвшлийг бий болгох гэсэн өнөөдрийнхөө үйл ажиллагаа багш ажилчтай оюутнуудаа хамтран хийж байна. Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч олон улсын эко сургууль хөтөлбөр нь удирдах ажилтан, багш, суралцагч, эцэг эх, орон нутгийн бүх иргэдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох, мөн хичээл сургуулийн үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн асуудлыг эзэмшүүлэх зорилготой. Тус хөтөлбөрт Хинтээ аймаг дахь Политехник коллеж нь 2017 онд хамрагдаж эхэлсэн бөгөөд сургуулийн орчин сэдвийн хүрээнд гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж, дүгнэж сайжруулан ус, эрчим хүч, хог хаягдал, тээвэр сэдвээр өөрсдийн уул мөрийг тогтоон үнэлэн дүгнэж бууруулснаар 2019 онд хүрэл гэрээгээ, 2020 онд мөнгөн гэрээгээ, 2021 онд алтан гэрээгээ буюу ногоон тугийн болцлыг хангасан юм а.
Дараагийн мэдээ. Хинтээ аймагт анх удаага авраг шалгаруулах гидророботын тэмцээн болж өндөрлөө. За энэхүү тэмцээн Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 13 сургуулийн 59 сурагч өрсөлдлөө. Хинтээ аймгийн авраг шалгаруулах гидророботын анх дугаар тэмцээн 4-р сарын 22-23-ны өдрүүдэд Хэрлэн 4-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 9-р ангийн сурагчдын физик, математик, дүрслэх, урлаг, дизайн технологийн болоод газар зүй буюу олон талт хичээлүүдээс хүүхэд ямар мэдлэг чадварыг олж авч байна гэдгийг тандас судлах, мөн цаашлаад хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан юм а. За энэ гидророботын тэмцээн маань болохоор суур боловсролын буюу 6-аас 9-р ангийн сурагчдыг энэ хүүхдүүдийн дизайн технологийн хичээлийн мэдлэг, зураг зүйн хичээлийн мэдлэг, физикийн хичээлийн мэдлэг, математик гэдэг газар зүй гэдэг олон хичээлийн мэдлэг тэндээс авсан чадвар ямар төвшөнд байна гэсэн байдлаар нэгсэндээ тандалт судалгаа хийх зорилгоор. Нөгөө талаар болохоор хүүхдүүдийн бүтээл сэтгэлийг хөгжүүлэх, бие биенээсээ суралцах. Нөгөө талаар одоогийн робот буюу мэдээллийн технологийн дунд робот гэдэг юм байдаг юм байна. Энгийн юмнаас эхэлдэг юм гэдэг ойлголт зорилгоор энэ тэмцээг зохион байгуулж байгаа. Жинхэнэ зүгээр нэг загвар авчрангуудаа янз янзын роботын загварыг уралдчихдаг бол энэ бол өөр тэр хүүхд өөрийнхөө онлын мэдлэгийг шалгуулж байгаа. Тооцоол модох чадвараа шалгуулж байгаа. Мөн сэтгэн бодох техникийн шийдлээр ингээд онл дадлага хослсон юм болчихж байгаа. Нөгөө талаар энэ маань бол ямар нэгэн тийм цахилгаан юм хэрэглэхгүй. Зүгээр л бидний хэрэгэлдэг тарианы шахуурга, шифризийг ашиглаад энгийн гарын дорх материалаар технологийн хичээл, физикийн хичээл, бус хичээл хэрэглэж болох юм санаа дэвшүүлж байгаа юм л да. Тэгээ энийг роботын хэмжээ болох гэж явуулж байгаа. Ингэснээр хүүхдүүд бол ер нь роботууд бол маш энгийн юмнаас эхэлдэг юм аа. Энгийн юмнаас ер нь агуу юм өсдөг ч гэдэг ойлголтыг бий болгох. Тэгээ робот гэр нэг тийм том тэнгэрийн юм гэж бодохгүйгээр бидний амьдралын тодомч гэсэн роботыг хэрэглэж болдго юм аа гэдэг ойлголтоор хийж байгаа. Тэр болохоор энэ гидророботын аймгийн аврагчлуулах анх дугаар тэмцээн манай сургууль дээр зохион байгуулагдаж байна. За миний зүгээс бол математик, физик, за технологийн хичээлүүдийн шалгалтуудыг хариуцж авч байгаа. За би өөрөө физикийн багш учраас физикийн туршилт бодлогыг хариуцаад мэргэжлийн багштайгаа хамтраад явуулж байна. Тэгээд энэ бол бас анх дугаар уралдаан гэхэд харьцангуй олон сум баг орж байна. 17 баг орж байна. За тэгээд зарим сургуулиуд бол 2 багтай хүртэл оролцож байгаа нь бас хүүхдүүд нэлээд сонирхож байгаа юм байна гэж ойлгож байна. Сайн хийж байгаа гэж харж байна. Бас дундуур нь бид нар бас зарим зүйлүүд дээр нь арга юм зааж өгөөд явж байна. Зарим нас ойлголтгүй хүүхдүүд бас мэрсээр ирсэн байгаа. Учраас бас багшийн дэмжлэг бас хэрэг болоод байна. Энэхүү тэмцээнд Хинтээ аймгийн хэмжээнд 13 ерөнхий боловсролын сургуулийн нийт 17 баг өрсөлдлөө. Мөн анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог уг тэмцээнийг засаг даргын тамгын газар, боловсрол шинжлэх ухааны газар болоод Хэрлэн 4-р сургууль нар хамтран зохион байгууллаа. Үлдээт сумын сургуулийг хөлөөлж оролцож байгаа. Ер нь цааш дээр нэмэх юм ихэд ер нь хэрэгтэй л ах та гэж бодож байна. Би Батноруу сумын ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж орж байгаа. Энэ тэмцээнд ороход бол өөрийгөө сорих, тэгээ өөртөө итгэл байгаа гэж бодож байна. Ер нь өөрийгөө хөгжүүлэх талаар л гэж бодож байна. Хөгжүүлнэ гэж бодож байна. Би бол нэг өөрөө технологи талаараа сурах дуртай, өөрөө технологи талаараа дуртай болохоор л энийг ер нь сурыг гэж бодсон. Тэгээд би бол анх удаага технологи талаар ирж үзэж байгаа. Гидророботын ойлголтоос гээд ингээд би одоо тэгээ гол ингээд багийн хэл ажиллагаа чухал гэж байна. Тэгэхээр ингээд гарын эвдүүтэй сууд удаа ингээд юм төвчээртэй хөлөөстэй сууд сурахад тийм үр дүнтэй байх гэж байна.
Мөн энэхүү тэмцээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг дизайн технологийн мэргэжлийн багш нарт зориулсан зоос ширээ сүлжмэл механик электроникийн сургалтуудыг орлоо. Уг сургалтыг Монгол Улсын боловсролын сургуулийн дүрслэх урлаг технологийн сургалтаа хамтарч хийж байгаа бөгөөд урилгаар дүрслэх урлаг технологийн сургуулийн технологийн танхимын эрхлэгч доктор профессор Сэрэтэр Дөрж, технологийн танхимын багш Бат Цэцэг нар зөвлөлн туслах онол арга зүйн сургалт хичээлүүдийг багш нарт орсон юм а. 11 сумаас багш нар ирж уламжлалт технологийн хичээлийн сургалтанд хамрагдж байна. Өнөөдрийн сургалтаар зоосон ширээний сүлжмэлийг 4 утсаар яаж шүлжих үү, 8 утсаар яаж шүлжих үү, 12 утсаар яаж шүлжих үү, сүлжсэн сүлжмлээрээ идэл яаж чимгэлж хийх үү гэдэг арга орж байна. Мөн захлах оёдлоос бас нуруутай шүдэ оёдлыг бас зааж байгаа. Хинтээ аймгийн боловсрол соёлын удирдах газар Монгол Улсын гавь төгш 95 нарын санаачилсан энэ аймгийн хэмжээний роботын тэмцээн дизайн технологийн багш дүрслэх урлагийн багш нарын бүтээлийн уралдаан болж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа бол манай дүрслэх урлаг технологийн сургуулийн технологийн төхөмтэй бас хамтарч энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар анханасаа бас ярилцсан. Тэгээ энэ бол ерөнхий боловсролын дунд сургуулийн дизайн технологийн хичээлийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд явж байгаа тийм томоохон арга хэмжээ байгаа. Аймгийн хэмжээнд манай гавь төгш 95 бол өмнө маш олон роботын тэмцээн, улсын чанартай роботын тэмцээн, нисэх, ус авт загварын тэмцээнүүд зохион байгуулж ирсэн туршлагатай хүн. Тэгээд бид хэд бол ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт шинэ агуулга хэдэн жилийн өмнөөс туссан механик ба электроник гэсэн бүлгийн хүрээнд 10, 11, 12 дугаар ангийн төвшөнд ингээд суралцагчид бол цоо шинэ бүлгийг судлаад яг ирээдүйд бол тэр ажил үйлдвэрийн 4.0 систем 5G технологийн үед амьдрах боломжтой ирээдүйн иргэнийг бийдэх том суур бааз бол энэ механик электроник гэсэн бүлгээр тавьж байгаа гэж бид нэр ойлгодог. Тэгээд хөтөлбөр тусгацын дагуу бид нэр том багаар ажиллаж боловсролын сургуулиас дараа нь сурахчгүүдийг бол бас бичээд бүлгүүлгээр нь 10, 11, 12 дугаар ингээд загварчилж оруулсан. 10 дугаар ангид бол техникийн хөдөлгөөнд бүтээл, 11 дугаар ангид нь бол техникийн автомат бүтээл, 12 дугаар ангид нь бол ухаалаг техник буюу робот гэсэн тийм чиглэлтэй бүлгүүдийг оруулаад тэгээд цоо шинээр хэрэгжээд явж байгаа. Энэ Монгол хүмүүс бол жишээ нь дэлхийн хэмжээний тэр ухаалаг системд нийгэмд шилжиж ажиллаж амьдрах болсон. Цаг хугацаач тэр цахим, танхим хослсон хэлбэрээр ингэж үргэлжиж явагдах болчихлоо сургалт бол тийм ээ. Тэгээ энэ үүднээс бол бид нэр давхар үйл ажиллагаа явуулж байгаа. Багш нар бол өөрсдийнхөө төслөөр тараагдсан хэрэглэг төхөн дээр үйл ажиллагаа явуулахаас гадна бид нэр боловсролын сургуулийн эрдэмжилгээний албанаас бас хэрэгжүүлсэн энэ хэрэглэг төхөөнийг дотор танилцуулга хийж байгаа. Дараа нь бол үзүүлэх тоглолтод хүүхдүүд хийж үзүүлнэ. Гэх маягтай тийм шатсан арга хэмжээнүүд явагдаж байгаа бол маш их онцлогтой байна л дээ. Тэгээд манай дизайн технологийн багш нар бол маш идэвхтэй оролцоод цаашид яаж түгэнд илэрхийлэх вэ гэдэг дээр бас хамтарч ажиллаж байгаа. Гидро роботын анх дугаар тэмцээнд 17 багийн 59 сурагчид оролцсноос 1-р байрыг Хэрлэн 4-р сургуулийн Хурц Хараа баг, 2-р байрыг Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн B9876 баг, 3-р байрыг Үлзийд сумын ерөнхий боловсролын сургуулийн Strong Ant багууд тус эзэлжээ. Харин уран хийцээр робот шагналын эзээр Үлзийд сумын ерөнхий боловсролын сургуулийн баг, Хэрлэн 4-р сургуулийн багууд тус тодорсон юм а. Мөн энэ үеэр дизайн технологи дүрслэх урлагийн хичээлийн агуулгын хүрээнд хийсэн сурагчдын бүтээлийн хур үзэсгэлэн дэлгэгдэж ирсэн багш сурагчдын анхаарлыг татлаа. Хөтөлбөрийн төгсгөлд ус цагуур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын мэдээллийг хүлээн авч үзнэ. За өнгөрсөн шөнөдөө Хинтээ аймгийн нутгийнхаа хойд хэсгээрээ цас орж, цасан шуурга шуурч, за нутгийн өмнөд хэсгээр буюу тал хээрийн нутгаараа салхины хурд 14-өөс 16 м/сек хүрч ирүүлсэн цасан шуурга шуурсан байна. За цаашдаа малчид ард иргэдэд анхааруулж хэлэхэд за өнөө шөнө буюу 25-наас 26-ны шөнө нутгийн зүүн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. За 4-р сарын 27-ноос 5-р сарын 1-ний хүртэл хүрсэн төлбөр за хурд тунцны хувьд 27-ноос 28 шилжих шөнөдөө зарим газараар 28-даа нутгийн өмнөд хэсгээр бороо нойтон цас орно. За бусад хугацаанд бол хурд тунц орохгүй. Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 6-аас 11 м, за 29-30-да зарим газраараа секундэд 14-өөс 16 м хүрч ирүүлснэ. За агаарын температурын хувьд бол Хинтийн уулархаг нутгаараа шөнөдөө 7-аас 12 градус хүйтэн өдөртөө 4-өөс 9 градус дулаан. За бусад нутгаар бол шөнөдөө 0-аас 5 градус хүйтэн
өдөртөө 9-өөс 14 градус дулаан байх нэ. За малчид ард иргэд тариаланчтай анхааруулж хэлэхэд цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээллийг тогтмол авч цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мегмар гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.